that Mongol. Dubai Dose. Is that right? That's right? Bro, come on, man. Hey, I'm gonna be a Mongolian actor. Азийн сагсан бөмбөгийн аваргуудын лигийн зүүн бүсийн аваргаар тодорсон хасын их хүлгүүд баг бүс бүсээс шалгарсан Азийн хамгийн шилдэг 8 багтай өрсөлдөхөөр Арабын нэгдсэн Эмират улсыг зорилоо. Тэд Улаанбаатараас Истанбулаас Дубай чиглэлд нийт 13 цагийн нислэг хийж зорьсон газар очсон. Бүгд найрамдах Хятад ард улсын аварга Zhejiang Lions, Ираны аварга Tabiat нарын хүчрхэг өрсөлдөгчдтэй нэг хэсэгт орсон. 1981 оноос эхлэлтэй энэ тэмцээнд Азийн сагсан бөмбөгийн хөгжлөөрөө тэргүүлэгч Ливан, Иран, бүгд найрамдах Хятад ард улс, Японы багууд өндөр амжилтыг үзүүлдэг. За хасын үлгүүдийн арын албаныхын засалжуулагчид энд пул дээр байгаа байна. Өнөөдөр манайг 4 цаг 30 минутаас бэлтгэлтэй байгаа. Одоо өдөр 1 цагаас хоолндоо орчоод 2:20 гэж хөдлөөд тэнд 3:30-аас зураг авалтанд ороод 4:30-аас бэлтгэлээ хийгээд тэгээ гарч ирэх байгаа. Тэгээ өнөөдөр бас нөгөө лигийн 9 баг ростро өгөөд техникийн хурал болно. Техникийн хурал нэг удаа хийгээд өдөр болгоноор ростро солих боломжгүйгээр шууд тэр рострынхаа хүрээнд тоглоно гэсэн юм гарсан. Тэгээ маргааш манай тоглолт байгаа. Тэгээд орой бэлтгэлийн дараа скаутинг буюу эсрэг багийнхаа хийсэн видео анализ судалгааг бол хийн. Тэгээд тэр судалгааны хүрээнд бид нар маргааш эсрэг багийн багт ямар хамгаалтууд хэвэл илүү үр дүнтэй байхаа сонгоод тамирчтай яаж хамгаалах уу гэдэг дээр нь бол анхаарч ажиллахаар байгаа. Одоо тэгээд нөгөө хоол болтол нэг төр амралтын цаг гарсан учраас нэг жоох алжаа тайлах маягтай бассейнд багаараа бол ороогүй, тамирчид бол нөгөө бочоо сууларч нэгэ усанд ороогүй. Сая жим хийгээд орцсон. Арын аль болон дасгалжуулагчийн баг бол жоохон сэргэх зорилгоор бассейнд ороо байж. За Дубай шоколад хизээ идсэн бэ гэж асууж байна. Тэгээд ер нь бол идэг байгаа. Зүгээр Монгол руу олон хүн загсан Дубай шоколад байна. Ажлынхаа хамт олон найз нөхөд гэр бүл тэ аав ээж нартаа бол авч явна. Эндээс бол брэнд басан зүйлүүдийн нэг нь нөгөө араб алчуур болон Дубай шоколад байгаа. Эднийг авч явна л гэж бодчих. За яг нэг нөгөөд бол яг итгэхгүй тийм нэг өглөө цайнд орж байгаа тийм нэг тийм сонир мэдрэмж авлаа. Нөгөө Азийн топ 5 орон тэгээ зүүн баруун бүсийн шилдэг 2-4 баг гэдэг нийт 9 баг өглөө цайнд хамт орлоо те. Нөгөө Японы лигийн аварга, Солонгосын лигийн аварга, Ираны лигийн аварга ингээд хамт тэр олон мундаг тамирчидтай ингээд цайнд орж явах нэг тийм гоё мэдрэмж авж гин юу вэ гэх тэр Азийн яг топ гэсэн бүх сагчид нэг дор цуглалцсан те. Хоорондоо өрсөлдөхөөд тэрний нэг хэсэг нь бас Монголын баг болцсон байгаад бол үнэхээр бахархаж байна. Тэгээд 2-3 жилийн өмнө хийсэн бол үнэхээр төсөөлөд байхгүй байна. Би бол тоглож ийн л гэж хэлэх байсан те. Өнөөдөр тэр хоолын мөрөөдөл төсөөллийг бодит толгойд ингээ явж байна. Тэгээд энийг хаа хүртэл явж болохоор байна. Тэр хүртэл нь баг хамт олноороо хичээнэ гэж байна.
аялал жуулчлалын төв болсон Дубай хот нь Улаанбаатараас 4 цагийн зөрүүтэй. Агаарын хэмнэн өдрийн цагаар нэмэх 40 градус орчим байлаа. Клубүүд 2024-өөс 2025 оны үеэрд Монголын клубүүдийн дээд амжилтыг тогтоож хамгийн олон тоглолтод оролцсон. Үндэсний дээд лигт 45, Азийн аваргуудын лигийн зүүн бүст 8. Нийт 53 тоглолт хийсний дараа Дубайд газарсан. За, эрхэм мөндөд сагсан бөмбөг сонирхогчдод та бүхэнд одоо Монгол улсын хасын хөлбөмбөг дээд лигийн суудагийн аварга, сүүлийн 2 жилийн аварга хасын хөлбөмбөг баг. Аз твийн зүүн бүсийн аварга болоод Азийн аваргуудын лигийн хоёр бассейнд авч наадах гэж. Азийн аваргуудын лигийн финалийн шатанд Азийн топ 9 клубүүд нэгээр шалгараад одоо тэмцээнд оролцоход бэлэн болсон байна. Маргааш манай хогийн эхний тоглолт байгаа. Зохион байгуулагчдын зүгээс эхний өдөр албан ёсны вебсайт шууд дамжуулалтад ашиглагдах зураг авалтыг хийлээ. You guys are ready? And go! That's good. Okay, can you stand? Yeah, that's it. Yes, that's it. Okay, 3, 2, 1, and go. You don't have to scream, by the way. Okay, I'll almost do this time. You okay? We're good. 3, 2, 1, and go. Yep, that's it. Okay, great. Буудлын өрөөний хуваарлалтын талаараа за буудлын өрөөнд орохдоо бол коуч нар бол өмнөхөө бол тэр коуч нарыг өрөөнд ингээд 2-2-оор орцгоож ирсэн. Тэгээд тамирчдаа бол коуч нар болохоор нөгөө одоо юу гэдэг те холбон тоглогчдыг за Барсаг Сегахтаа оруулах юм уу нэг иймэрхүү байдлаар хуваарлалт хийжсэн. Гэхдээ яг одоо энэ удаагийнх дээр бол яг үнэндээ бол зүгээр юм. Одоо бид чинь финал хизээ эхэлсэн юм бэ. Бараг 4 сараас хойш байрлж ирсэн. Бид Сэлэнг бодностой эхэлсэн цоврал эхлээл байрлж ирсэн. Тэгэхээр буудлын өрөөнд ерөнхийн ингээд нэг 2-2-ороо байгаад дасцгаацсан ч юм уу те нэг нэ илүү тий ойлгож идэг. Тэгэхээр яг тэр хүмүүстэйгээ бол орцгоосоо одоо жишээ нь за ихээ Биндрээр орсон байсан, Сегах Сарвал 2 орсон байсан гэдэг ч юм уу. За тэгээд Мошо Ахаз 2 орсон байсан. Иймэрхүү хэлтэй. Баахан гэхдээ ер нь хамаагүй дээ яг ингээд энэ таараа тэр таар их юм байхгүй. Бүгдээрээ л хоорондоо нэг хөгжилтэй ч юм уу дотн байдаг болохоор тэр бол нэг тийм асуудал шаа.
3 легионерын хувьд бол тус тусдаа нэг өрөөнд байна. Одоо тийм л нууц байна да. That's it, guys. Thank you so much. Thank you. Maybe let's start from the first one, right? First one was my initials, I think, which everybody had, JT. This like a prison tattoo. The dude did with this with a pen. They used to do tattoos with pens. That's my first tattoo. My most recent one is this one. This is my mom, me, my little sister, and my brother. This is like an old family picture. This one right here, when I was in Macau, China in 2020, I was eating at this restaurant every day. And I like journals. They had like a lot of books and journals in there. And I'm just flipping through the page, and this rose was on one of the pages, and I just ripped it out. I kept it with me for 4 years, and I finally got it tattooed. This is an artist that I found on Instagram. It don't really have a meaning. I just kind of liked it. You know, like you never really know what's inside. Somebody said. This is Prince. No, this is Prince, the artist. Prince Rogers Nelson from Minnesota. Most people don't know him, but he's just as good as Michael Jackson. Do your research. I really got Prince because of like his personality. He a Gemini. He's real outspoken. I'm not really the biggest fan of his music, but like more about what he represents. On my back. This is the most important one. Let's just undress. Yeah. Yeah. So this is the same tattoo that Allen Iverson has. Oh, can you take it? Okay. Yeah. Sure. So this one? So it says fame, Yeah. but it really says fuck all my enemies is what it really means. Chest is the eye of Horror and the eye of Ra. They are for protection. This is the Egyptian Ankh. It's just like the cross in Christianity. Thanks, JD. Oh no, I got this one. This is love in Chinese. Love. Yeah, Okay. and that's it. За бид бүгд BCL-ийн Зүүн Азийн аврагын лигдээс авраг аваад тэгээ одоо Дубайд яг Ази шилдэг 9 орны дунд бодох аврагын тэмцээнд ирсэн анхныхаа бэлтгэлд оролцох чинь. Тэгээд бэлтгэлийн тэмцээний өмнөх зураг авалтаа яг одоо хийж байна. Тэгээд бидний бас маш удаан одоо нислэг байлаа. Тэгээд бидний самирчид маань жоох ачаалттай байгаад өнөөдөр хамгийн чухал бэлтгэлээ гээд маргаашийнхаа тоглолтод оролцохоор бүгдээрээ бэлтгэлээ яг одоо базааж байна. За маргаашид манай багийн өрсөлдөх манай багийн тоглох баг бол Хятадын Zhejiang Lions гэх баг байгаа. Тэр багийн хувьд маш өндөр төвшний баг. Импортууд нь бол Америкийн нэгдсэн улсын NBA тоглож ирсэн туршлагатай мөн Евролиг тоглож ирсэн туршлагатай багууд байгаа. Тэдний эсрэг одоо хэрхэн тоглох тоглоо болон хамгаалтуудаа бид нэр замынхаа туршид ярилцаж бэлдээд ирсэн. Тэр Хятадын багийн эсрэг тоглолт ингээ монголчууд нас бидний сайн үзэж дэмжээрэй гэж хүсэж байна. За мэдээж аялын тоглолт болон өөрийн улс орондоо тоглолтоо хүлээн авах хоёрын хооронд маш том ялгаа байгаа. Аялын тоглолтын үед бол одоо эсрэг багийн талбай дээр эсвэл одоо өөрсдийнхөө өмнө тоглож үзээгүй орчин солигдож байгаа. Үүнээс хамаарат тоглолтын үр дүнд бас мэдээж тамирчдад нөлөөлдөг. Гэртээ буюу одоо бид нар юу ч ярианаа тоглолтыг хүлээж авах нь бол бид нар бүтэн жилийн хугацаанд үндэсний өөрсдийнхөө лигт оролцож байгаа тоглосон учраас дассан. Тэгээд өөрсдийнхөө гэрт тоглож байгаа учраас манаас үнэнч фанатууд маань одоо тамирчдыг сэтгэл зүгээр бас сайн дэмждэг. Тийм учраас гүйцэтгэл бол нэгэн том өөрчлөлт ордог.
ийм ялгаанууд бол үүсэж байна. Араад өөрсдөө тоглохоор татсны дараа яг өөрсдөө тоглохоор абаах хийхээр юугаа хийсэн. 5-on-5 тоглолтод хүн хөлбөртэй. Use all combination. Okay guys. Тэгээд position shoot Good хийгээд. position. Let's go guys. Let's go. Let's go. Energy shoot. Чам. Progress on 2 1 2 3. Progress. Five, 4, 3, 2, go. Best line. За хөлгөө 5-9-5 бэлтгэлээ хийж байна. Маргааш тоглолтоо эхний хэрэглээ тоглолтыг хийн. За айлдаас нэг хэд хөлбөрүүд ингээд харагдаж байгаа. 12 минутаар 4 үе тоглодог учраас хөлбөр дээрээ тийм дисциплин буюу сахилгатай явахгүй. Үе үе л дуудаж байгаа. За одоо яг энэ скаутыг хийхдээ CB-ийн тоглолтууд болон CB-ийн 3 тоглолтын дээр үнэлж хийсэн байна. Тэгэнгүүт яг нэг гэдэг хөлбөр байна. 4 номер дээр буюу Натан Найт бөмбөг авлаа. Энэ хоёр дандаа юм диагоналдаж явж байгаа. Энийг сайн анзаарах. Явлаа. Яг энэ Браун орж иж байхад Натан дандаа эсрэг талын маус харагдаж байна. Яг энэ хэсгээр зогсож байгаа. Энийг маш сайн анзаарах хэрэгтэй. Ягаад тэгэхээр ихэнх багууд help side энэ талаас тусалж байгаа гэдгийг мэдээд Натан руу гаргаж ирж байгаа. One гэж дуудаж байгаа. За өнөөдөр яг CBA-гийн хятадын CBA лигийн аврах Zhejiang Lions гэх багтай тоглохоор яг тоглолтонд манай баг тамирчид бүр ирлээ. Тэгээд одоо яг хуцайлах өрөөнд тамирчтайгаа уулзах гэдэг. За тэгээд нийт сагсан бөмбөг сонирхогч үнэн хөгжөөнд дэмжигч та бүгд маань хасын үлгүүд багаа одоо эх орноосоо дэмжиж бидэнтэй хамт байгаарай гэж хүсэж байна. Бидний хувьд бол зөвхөн хийх ёстой юм хийлээ. Тэгээд яг өөрсдөө хийх гэсэн бодсон юмнуудыг сайн хийж чадчих юм хөөж байгууллаа. Тэгээд эсрэг багаас гэх юм бол яг
локал тоглогчид нь яг үндсэн нэг хитэн тоглогч нь бол ирээгүй юм шиг байна. Тэгээд залуу тоглогчдод би явуулсан баг. Яг хоо легионеруудыг бол нөгөө бидэд явдаг яг нэг системийн хамгаалалт байгаа. Тэрнгээрээ л яг хязгаарлаж чадлаа гэж байна. Сэтгэл бол маш их баяртай байна. Тэгээд яг клубын төвшөнд гэдэг юм өмнө одоо нөгөө дандаа хиттэн шгшаа өгтөө бол бид нар улсын шгшаагийн өмнөөс ч юм уу тоглолдог байсан. Тэгээд анх удаа клубын төвшөнд тоглож байна. Тэгээ ялт байгуулсандаа баяртай байна. Залуу багийн дүүнер залуучуудаараа маш их баяртай байна. Манай багийн импортууд бас сайн тоглолоо. Хоёр багийн хувьд мэдээж локал тоглогчдын хувьд бүгд залуу тоглогчдор байгаа. Манай багаас бол мөнгө төвшин сэргэлэн мэдгуурыг стооц бол ер нь ойролцоо насны дан залуучууд байна гэж бол миний хувьд харлаа. Тэгээд эсрэг багийн мэдээж импорт тоглогчдор бол NBA тоглож ирсэн ч гэдэг юм уу өндөр ур чадвартай одоо мундаг тоглогчдор байгаа гэж бол миний хувьд харж байна. Тэгээ ер нь бол яг мэдээж Монголын сагсан бөмбөгийг бас нэгэн түүхийг бичлэлж явж байгаа да мөн тэр бүрэлдэхүүн дотор өөрөө тоглож байгаадаа миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээд яг карьерийн төгсгөлд сүүлийн хэдэн тэмцээнүүдэд ингэж оролцож одоо ингэж ялт авч байгаа маань бол яг одоо үгээр хэлхийн маш их гоё дурсамжтай аяллууд болж байна гэж бол миний хувьд харж байна. Тэгээд шигшээ баг биш Монгол улсын багийг бөөндөө одоо дэмжээтэй клуб гэдэг маань мэдээж Монголын нэр гарч байгаа болохоор бүгд Монголынхан шигшээ Монголынхан багийг хөлбөмбөг багийг сайн дэмжээсэй гэж хүсэж байна. Тэгээд нийт сагсан бөмбөг сонирхогч бүх хүмүүстээ маш их баярлалаа. Манай багийг сайн дэмжээрэй гэж хүсье.